Сайн байцгаана үзэг сонсогчдоо. Бэлгүү нууц товчоо подкастын маань ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За манай хамтран ажиллагч байгууллагаар 9 салон хамтран ажиллаж байна. Хэрв та эрүүлэр галбиржин турахыг хүсвэл 9 салоныг сонгон үйлчлүүлээрэй. За байршил нь Peace Tower-ын 15 давхурт 1505 тодод үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн та лайк болон subscribe дараад доор гарч буй дансанд донешн илгээж бид бүхнийг дэмжээрэй. За өмнөх дугаарт Испани булан ажиллагч нар Майячуудын иргэншлийг сөнөөгөөд эзлээд тий. За тэгэхээр өнөөдөр та ямар мэдээллийг хүргэх вэ? За. Хоёлаа энэ дугаар дээр бол Америкийн иргэншил эртний тийм ээ Олимпикийн иргэншлийн талаар ярьж байгаа. Одоо ингээд Америкийн дараагийн иргэншлийн тухай бас өнөөдрийн дугаараар ярина. За. Аз төв Мин улс 1420 оны сүүлч. Мин улсын эзэн хаан Жүүдигийн зарлиг. Бид нар далай тэнгисээр баруун өмнө зүг явсан. Ямар газар явсныг, ямар газар очсныг, ямар ховор амтан ургамал авчирсныг би өөрийн нүдээр харсан. Тиймээс чамд их талархаж байна. Жинхэ. Миний сэтгэл бас өөдрөг байна. Хаантам. Одоо би чиний дараагийн аяныг хүлээн зөвшөөрч байна. Алс дорнодын далайг цаана юу гэдгийг судлаад байна. Гэхдээ алс дорнодын далай хязгааргүй их далай байдаг. Хязгааргүй том далай байдаг. Үл мэдэгдэх зүг рүү явж байгаа учраас хаантам. Би их удаан хугацааны дараа мөн олон жилийн дараа эргэж ирчих магадгүй, ирэхгүй ч байж магадгүй. Ямар ч байсан чи эргэж ирэх ёстой. Би чамайг над дээр амьд эргэж ирэхийг ямар ч хэцүү байсан далайн хар шуурхтаа тааралцсан ч гэсэн. Далайн ер бусын өөрмөц үзэгдээгүй амьтадтай тааралцсан ч гэсэн. Тэдний дайралтанд өртсөн ч гэсэн. Ямар ч байсан өөрөө амьд эргэж ирэхийг тушааж байна. Өөрөө амьд эргэж ирдэг хүн бол өөрийнхөө нэг ч гэсэн хүнээ над руу амьд эргэж ирүүлээрэй. Ойлголоо хаантаа. Чи нэг имийг бас мэдэх ёстой. Хой зүгт хоорондоо жоохон тархаа будрахаа байгаа ч гэсэн хүч чадал нь хараахан барагдахгүй байгаа. Монголчууд биднэр лөө дайрч байна. Тийм ээ, хаантам минь. Үүнийг би мэдж байна. Монголын хаад хэдийгээр хоорондоо хаан ширээ булаацалтж төрн тогдургүй байгаа хаадууд нь солигдоод байгаа ч гэсэн биднэр лөө дайраад л байна. Энэ бол бидний улсыг тайван оршиход жаахан саад бэрхшээл их болоод байна. Тиймээс бид нар эртний бодлогоо хэрэгжүүлэн монголчуудыг дахин нэгдэж биднийг зовоолгуулахгүй тулд хагалан бутрах үйл ажиллагаагаа би хой зүг рүү явуулах болно. Харин чи баруун дулаан далайг нээснийхаа шанд ихээхэн хэмжээний цол хэрэгэм алдар гавьяаг хүртсэн. Одоо алс дорнодын далайд юу байдгийг мэдээд ир. Ойлголоо хаантам. Жинхэ Мин улсын үеийн 14-р зууны үеийн алдарт далайч. Энэ хүн Христофор Колумб Васко да Гамагаас өмнө энэ хүн одоогийн Африк твийн өмнөд хэсэг болох сайн итгэлтийн хошуун дээр очсон хүн. Энэ хүн Васко да Гамагаас өмнө энэтхэгийн Калката бонд дээр очиж исэн хүн. Энэ хүн Португалчуудаас өмнө Африкийн зүүн эрг
Мадагаскар, Намиб, Танзан дээр очиж байсан. Энэ хүн Францчуудаас өмнө Самал дээр очиж исэн. Самалын ирэг дээр очиж исэн. Энэ хүн бас Арабын тэнгис дээр очиж далайн дээрэмчдийг бүгднгийн бут нэргэж исэн хүн. Тэгээд Иран, Улаан тэнгис, Ормус, Понт, Африк, Арабын орнууд, Зүүн Африкийн орнууд болон Арабын орнууд мөн Египтийн зүүн өмнөд ирэг дээр бас газардж байсан эрэлхэг далайчин байлаа. Мин улсын адмирал Женхэ эзэн хаан Жүүдигээс зарлиг аван 1421 онд их хааныхаа зарилгаар эзэн дээдсийнхээ тушаалаар алс дорны далайг судлахаар өөрийнхөө онгоц хөлгүүдийг аван явжээ. За тэрний онгоц бол арал мэт том онгоц. Маш том онгоц. Дотроо 50,000 зэрэг багтана. Заримд нь болохоор зэрэг 2,000 зэрэг багтана. Заримд нь 10,000 зэрэг багтана ч гэдэм үү. Ийхүү 20 онгоц хөлгөлөв. Алс дорнын талаа руу одоогийн энэ Нанжины өмнөх бомбдоос гарсан байна. Бүгд далбаа өрг. Далбаа өрглөө. Улаан далбаанууд ингэж өргөж гарч ирлээ. Луу толгойг урагшаа харуул. Луу толгойгоо харууллаа. Хэ цэнгэргээ дэлд. Луу толгойтой маш том онгоц. Түүнийг дагаад 20 онгоц алс дорнын далаа руу гарлаа. Энэ бол алдарт аялагч Жинхээгийн 3 дахь их аялал буюу экспедиц орсоор их аялал байжээ. Христофор Колумбын онгоц яг энэ хүний онгоцтой харьцуулах юм бол Жинхээгийн онгоц маш том, зузаан ном шиг, урт ном шиг, судар бичиг шиг. Хариуд нь Христофор Колумбын усан онгоц түүний хажууд харьцуулах юм бол товчшиг байлаа. Бүр явдаг арал мэт маш том онгоцтой байлаа. Мэн ус яхаараа ийм айхтар далай тэнгисийн хүчирхэг усан онгоцуудтай эргэн тойрныхоо газар нутг руу явдаг байна. Малакийн хоолойн томоохон далайн дээрэмчдийг бут зогссон Жинхэ Индонез, Яв, Суматар болон Микронезийн арал, Полинезүүдийн арлуудыг очиж газардан тэднүсийг бүгднгийн номхотгож Мэн усын цагааргаанд оруулж байлаа. Африк дээр ч гэсэн очиж байлдаж, номхотгож, далаанд Арабын тэнгис дээр очиж далаан дээрэмчдийг номхотхон Мэн усын цагааргаанд бас л оруулж л байсан хүн байлаа. Их тайган Жинхэ өөгөр хүн байсан. Үгүй энэ хүн бол ямар ч лсэн яг нангиад хүн байсан. Үгүй гэд маш олон маргаантай байна. Аль нэгэн ч байсан бэ. Энэ бол Мэн улсын их эзэн хаан Жүүдигийн 14 дугаар оны үед амьдарч байсан их тайган байлаа. Энэ их тайган их хааны итгэлийг хамгийн их хүндэтгэлийг нь хүлээсэн, их газрыг нээсэн, далай тэнгисийг судалсан аялагч байсан юм а. Алс дорнын далай. Мөнч өргөн уудан байна шүү. Заалуу яваад бай. Залуусаа. Дайчт минь бүгдээрээ хоол хүнс цэвэр ундны усаа бэлэн байгаа юм чинь зөрөгтойхон явцгаа. Салхины чиг намуухан байгаа дээр явцгаа. За ийхүү алс дорнын далайн дунд хэсэгт явж байлаа. Васко да Гама Португалаас гараад Африкийг тойрон Энэтхийн Калкута бомб дээр очичоод энэ бол энэтхэг хүрдэг далай юм а гэж нэрлсэн болохоор Энэтхийн далайг Энэтхийн гадаа далай хэмээн нэрлсэн юм. Васко да Гамагаас өмнө энэ хүн энэ далайг аялж байхдаа баруун дулаан далай хэмээн нэрлсэн юм а. Анхных нэр нь Энэтхийн далайн анхны нэр бол баруун дулаан далай. Харин Фернандо Магелланаас өмнө энэ хүн
номхон далаад аялсан. Тэгэхээр жинхэнэ энэ далайг алс дорндын далай хэмээн нэрлэжсэн байна. Тэгэхээр номхон далайн анхны нэр нь бол номхон дүлгön гадаа далай гэж байгаа шүү дээ. Фернандо Магеллан энэ нэрийг өгсөн байхгүй юу? Энэ далай үргэлж үрд яг л энэ сайхан ааштай тайван дүлгөөхөн байх тун гэж өөрөө хэлснээр Pacific Ocean буюу номхон далай гэж Фернандо Магеллан нэрлэжсэн. Магелланыг төрхөөс өмнө шүү энэ бол жинхэнэ аялж байлаа. Яагаад аялав? Эх Яван улс сүнсний дараа Мэн улс залгамж халаа болон гарч ирсэн. Мэн улс залгамж халаа гарч ирэхдээ Хувлаа хааны усан флот далайн тэнгисийн судалгааг нэлээн арвижин төгөлдржүүлж хөгжүүлсэн учраас Хятадууд далайн тэнгисийг Мэн улсын үед маш сайн судалж ирсэн юм. Энэ бол Хятадын ер нь бол Англи, Францчууд далайд гарахаас өмнө, Испани, Португалчууд, Нидерландчууд далайд гарахаас өмнө усан онгоц хийхээс нь өмнө Мэн улсын хятадууд далайд маш том авраг амьдрдаг арал шиг залууд хөлөг онгоц зохион бүтээчгээд аялж байсан. Энэ байлаа. Ер нь дэлхийн далайчдын түүхэнд хамгийн анхны ахмад аялагч гэж хэлж болно. Гэхдээ дэлхийн хамгийн анхны адмирал бол Монголын Эх Яван улсын Жанжин Ажуу Жанжин шүү. Сүбэдэ Жанжины ачгүй. Харин Ажуу Жанжин бол дайн байлдаан худалдаа арилжааны талаар Малакийн хойг Бенгалийн болон Энтекийн далай хавийг бол цэргээ явуулж ил байсан болол энэ хүн бол бүр урагшаа Африкийн өмнөд хэсэг сайн ихтгэлтийн хошуу хүртэл явуулж исэн. Энтекийн далайг энэ хүн баруун дулаан далай хэмээн нэрлэн Африкийн газруудаар зүүн эргээр нь аялж байсан. Индонез, Яв, Суматрын арал, Микронез, Полинезийн арлаар ч гэсэн явж ил байсан. Энэ удаа үл танигдах далайгаа судлахын тулд алс дорндын далайн цаана юу байдгүй гэдгийг мэдхийн тулд өөрийнхөө багийг аван хар таамгаараа сохроо заар явж байлаа. 1421 оны хавар. Бид нар олон сар аяллаа. Цангаж өгөх юм биш үү? Одоо ч усны нөөц дууслаа. Их тайган минь. Бид гэрлүүгээ буцах уу? Бид нар буцаж болохгүй. Энэ алс дорндын далайн цаад эрэхт юу гэдгийг бид нар заавал үзэх хэрэгтэй. Заавал үзэх хэрэгтэй байна. Бид нар энэ ч өгч болно. Бид нар эзэн хаан Жүүдигийн тушаалыг биелүүлээд л өгөх болно. Гэртээ буцна гэснийх нь толгойг нь ав. Ойлголоо. Их өдрөгч. Хятадын их далайчин буюу Мэн улсын далайчин жинхэнэ одоогийн номхон далайн төв хэсэгт явж байсан байна. Тэр юу вэ? Харагдаагүй том загас байна. Аль үсэн хараад гач. Нэрээ тэр юу юм болоо? Том сүултэн байна. Харин тийм байна. Аль үү? Биш тэмдэглэж үлдээнэ. Сайн наадхаа хашаадах. Эдгээр чи бүр олуулаа биш үү? Хөөе ус олгоод болж байна. Аль үү тэмдэглэл. За юу үзэж харж ирсэн аа тийм. Энэ удаа халмын зүрхтэй таарлцсан бол та. Юу үзэж харж ирсэн аа? Тэмдэглэж байлаа. Ийм том загас. Маш урт. Гэхдээ манай онгоцоос арай жижиг гэж хэлжсэн. Өөрийнх нь онгоцоос талхаг том л доо. Өөрийнх нь онгоц нь алцсан. Аврах том онгоц явж байгаа. Ийм далбаагаар явна. Салхи хэрвээ байхгүй болчихвол юм бол салхины чигээ хүлээгээл нэг газараа байж ахихын оронд ардаа бараг 10-20 юм хүрдтэй. Тэр хүрдээ ингээ эргүүлдэг. Нэгсэн доо мотор маяг юм аа ши тийм ээ. Гэж хүрдээ эргүүлдэг байхгүй. Маш өөрмөц онгоцтой. Энэ бол гайхамшигт онгоцоор аялж ирсэн юм. Салхи тогтун байна. Тэм болохоор далбаагаа буулгачих. Харин энэ амтныг сайн зураадах. Аль бүгдээрээ тэмдэглэх. За ингээд их тайган жинхээгийн тушаалаар тэмдэглэгч нар бүгдээрээ нөгөө амтныг харан өнгө зүсийг нь биеийнх нь уртыг нь тэдэн муу урт гэд муу гэдэг нь тэдэн муу тэдэн юу гэдэг тухайн үеийн хятадын л уртыг хэмжигдэхгүй юм уу да.
Одоо бид нар хэдэн метр гэдэг чинь одоо баруунаас Европоос л авч байгаа шүү дээ. Тэгэхэд англичууд хэдэн фут гэж ярьж байгаа зүгээр л улс орны л нэг асуудал. Ийхүү Мэн улсын талаачид бүгдээрээ тэр амьтныг нилээн сайн хараад хөөе тэр хажууд нь зулцгана явж явах шиг байна. Тийм байна. Өш энэ амьтыг юугаар хоолд юм бол? Өш энэс арай жижиг амьтын сүр гараад ирлээ. Хүй усан дээр тогтдог загас амьдрал таахуудаа гарлаа. Энэ чинь ямар гээч юу гэхэд усан дээр тогтон сүүлээрээ ингэж явж илаа. Маш чадaltaй байна шүү. Зайлвыныг сайн дүрслэх. Энэ дельфиний сүрхтэд тааралцсан бол та. Ингээл явж байлаа. Шүн боллоо. Энд ер нь бүртгийгчгүй л алга. Тэнгэр ямар их хот том бэ? Харин тийм ээ. Нэрээ тэнгэр ийм их хот том. Бид нар өстөө нэрээ өнөөдөр л анхудаага харлаа да. Өшиж одоо байнга юм гэж явж явах юм уу? Гэхдээ ертөнцийн сайхныг үзээ сайхан байх шүү. Нэрээ наалт орондын далайн цаана юу байдаг юм болоо? Дунд номхон далайн хэсгээр Мэн улсын далайчд бараг 21 онгоц явж ирсэн энэ байлаа. Нэг онгоц нь гэтэл ямар том гэдгийг би хэллээ шүү дээ. Энэ онгоцон дээрээ тэд нар хоорондоо байнга хөдөлгөөнтэй байхын тулд хоорондоо жижиг ийм бөмбөг шиг юм өшөглөн гараараа харилцсан ч гэдэм үү байнга бэлтгэлтэй, цэргүүдтэй, судлаачдтай, далаачдтай. Мөн хоол хүнс бэлтцэн бүр тогоочтой, нарийн хоолны арга тустай юу л бол юу бүхэл бүтэн бүр амьдрал айрам зүгээр л нүүж байгаа юм шиг л явж байсан. Бидний амьтныг алвал бидний жад эндүү богиндноо. Тэгээд яах вэ амьтныг бүр аргаа бархал юм бол энэ амьтныг алъя. Өргөж гаргаж ирээд далаа бид нар өөрсдийнхөө онгоцон дээр тавихад хэцүү л байгаах. Харин тийм байна. Анх удаага л харлаа. Явцгаая цаашаа. Өшөө цаашаа. Явцгаа. За ийхүү. Явж ялаа. Хөрдөг бүгд эргүүл. Яг юм гүнждэг юмтай. Сав гэдэг гүнжүүрээ ингээд сулж штэ тий. Тэнгуутан дээр артлын дээр амар том юм модон юм уу. Одоо хөрдөн эргээд ингээд нөгөө онгоц чинь урагшаагаа ингээд явуулдаг. Ардаа мотортой юм шиг. Одоо өврөөр далж сэлдэг. Одоо бассейнд ингээд сэлж сурж байгаа хүүхэд чинь өврөөр далж сэлэхээр хоёр хөлөө хөдөлгөөд ийдэг штэ. Ард нь ингээд ус бужигнаад яг тэрэн шиг ингээд нөгөө онгоц чинь ингээд улам ингээд урагшаагаа дорн зүг рүү явуулсаар л байсан юм. Тэгэл байж л. За салхи гарлаа. Тийм байна. Энэ хаанхын салхи вэ? Баруун умардын салхи байна. Далбайг өрг. За маш том улаан далбаанууд өргөгдлөө. Бид нар бодгөрөөсийг баруун дулаан далайн цаатлын газар нутгаас авчирж ирсэн шүү дээ. Энэ удаа бид нар бодгөрөөс олох болов уу? Магадгүй их хаантанд ч ямарч байсан таалагдсан юм бэлээ. Бодгөрөөс байтугай их олон араатан таньж мэдэхгүй олон амьтан авчирж ил байсан. Одоо энэ удаа бодгөрөөсийг олох юм билүү? Үгүй ч юм билүү? Сайн мэдэж авцгаа шүү. Явцгаа. Нөө бодгөрөөсийг авчирсан гэдэг нь анааш аваад ирсэн юм л та. Африкаас хаанда анааш нь бодгөрөөс гэж ийм том авраг алаг амтан шар алаг хөрөн ийм амтан байд юм байна. Жинхнэрээ байдгийн байна гэд тухайн үеийн Мэн улсын хүмүүс үзээд бишрээд гайхаж ирсэн бөгөөд арслан мөн Африкийн том зааныг хүртэл авчирж л байсан юм. Өмнөх аяллаараа энэ удаа жинхэнэ талаачны хэдх аялал мэддэхгүй ч гэсэн сүүлчийн аялал үгүй юу мэддэхгүй маш том өргөн далаацтай 3 дахь аялал байсан юм. Далайн том аялал байсан юм. Ингээд явсаар л байлаа. Бороо орж байна. Одоо далайн тэгсийн шуурга болох нь. Бүгдээрээ тэгвэл хаалуудаа босго. Ойлголоо. Очлоо. Ингээд нэг юм татангууд нь маш том модон юм одоо юм хаалтууд босоод нөгөө онгоцоо яг л хумж байгаа юм шиг юм босдог. Одоо юм халхавчууд босдог байлаа. Тэрний мүлгэр мод. Далаа ус цогтоо мүлгэр юм чинь тэгшгийн имийг цогтоо мүлгэр юм чинь түлхэлтэнч баг. Маш тийм гайхамшигтай усан онгоцоор шинээр бүтээсэн усан онгоцоор явж байсан. Нар дахиад шархна. Одоо яг уу далаа усч биднээсийг цангаж байгааг улам хэцүүдүүлгэндэ. Тэгвэл далаа ус нэрж болно штэ. Алив. Бүгдээрээ усан онгоцоо зогсоо. Далаагаас ус авцгаа шүү. Бүгд хувингаа доошоо буулга. Бүгдээрээ усан онгоцоо бүгдээрээ хөдөлгөөнгүй болголоо.
Далаач яг тогтун давлгаажлаа. За л усаа гаргаад татаадах. За зүйтэй. Ийшээ хийцгээ. Тэгээд нэг ийм руу ингээд хийгээд доор нь ер бусын нэг тийм одоо материалаар хийсэн ч гэдэм үү сүлжиж зэгс одоо ос дээс сүлжиж хийсэн юм нарийн ширхэгтэй юмар ингэж инглээ. Тэгээд ингээд буулгалаа. Ой нэрж болж байна. Тийм байна. Тэгвэл бид нар одоо цэвэр усны нөөцтэй болох нь зүйтэй. Тэгтээ энэ дэр давс тунчлаа шүү дээ. Давс тунчлаа. Дүүлийн давсыг хоолундаа хэрэглэж болох юм биш. Бас худлаанд хэрэглэж болох юм байна. Цөмөөрөө тэгвэл давсаа нэрээ л та. Өнөөдрийн манай хамтран ажиллагч байгууллагаар 9 салон хамтран ажиллаж байна. Хэрв та эрүүлэр галбирчин турахыг хүсвэл 9 салоныг зорин үйлчлүүлээрэй. Хаяг нь Peace Tower-ын 15 давхарт 1505 тогтод үйл ажиллагаа явуулж байгаа. За энхөө өөртөө хувингаар ус яагаад ус онгоцон дээр ус далаагаас авч яагаад ус онгоцон дээрээ далаа усаа нэрж эхэлсэн байна. Инхээр яах вэ? Цэвэр усыг гаргаж ирдэг технологиг энэ хятадын далайчд мэдээд хийсэн бол л та. За илүү өшөө. Дүүрээ угаада. Яаж ийн хоцрогдож гинөө? Гүйгөө. Өшөө. Өө эн чинь яг цэвэр ус гарч ирлээ шүү дээ. Шүүлтүрээ дахиад нэмэх юм уу? За ийхүү маягаар ингээд ус онгоцон дээр далаагаас ус татж аваад нэг юм тусгай юм модон юм шиг юм багаж руу нөгөө усаа гоожуулна шүү дээ. Гоожуулаад нөгөөх нь шүүгддэг юм байна. Ус онгоцон дээрээ хүртэл далай тэнгисийн усыг нэрэн цэвэр усыг гаргаж авлаа. Давсны нөөцтэй боллоо. Ямар ч далайчид ингэж чадаагүй ямар ч улсын. Харин минь усын далайчид юугээ чи юм зохиогоод шинэлэг байдлаар далай тэнгисийн аялалд яваад байгаа нэ. Энэ бол яаж ч байсан цэнгэг усаар гачихдаггүй бөгөөд мөн цангаж хаадж өгөхгүй байлаа. Энэ дээр байгаа ямар олон цэргийг цангаагийн тайлж ус ундаар хангана гэж бодож байна. Тухайн үедээ маш дэвшилттэй технологи. Тийм. Тэгэхээр энэ мэн улсын далайчид бүр далаад хэрвээ яваад ингүүл яах вэ? Тэгүүл яах вэ? Ингэчүүл яах вэ? Тэгчүүл яах вэ гэдгээ маш сайн тооцож исэн байна. Жинхээ бол анх удаага явж байгаа биш шүү. Жинхээ бол өмнө маш том аяллыг гүйцэтгэж исэн хүн. Энэ бол жинхээгийн 3 дугаар экспедиц байсан юм. Их аялал байсан. Туршлагатай далайч. Жүүди хааны их тайган. Одоо мэн улсын их тайган, их мэдлэлтэн. Ч одоо хааны доотлын тушаалтай. Их тайган их агт гэдэг чи одоо зүгээр юм л да. Хаанд үнчээр үйлчилж, үрд үнчээр үйлчилж, өхөө хөлтлээ хааны тушаалыг биелүүлэхийн тулд хүүхдүүдийг багаас нь сонгож авч ягаад жоохон бахт нь 4-5 тахт нь засчдаг байхгүй. Хөнгөлчдөг. Хизээч энэ хүн үр хүүхдээ үлдээж чадахгүй. Хизээч дурлахгүй, хайрлахгүй, ихнэр авахгүй, гэр бүл зохиохгүй. Нэгд ийм болгосных нь шанд маш их эрх мэдэл, бэлэн зэлэн хангалуун амьдралаар хаан хангадаг. Их хааны, хятадын хааны ордны ер нь суурьшмал иргэд болох энэ хятадын хаад байсан хааны ордны тайганууд амар их мэдэлтэй. Энэ хаан бол энэ тайган бол их хааны төлөө, мэн улсын хааны төлөө үхэдж бэлэн зоригтой явж исэн хүн яахарахгүй юм байлаа. Их өдөртөгч дахиад газар харагдахгүй байна. Явцгаа. Цэргүүд бүр хийх юмаа хийж ядаад хоорондоо тоглож л ба штт. Хичнээн чих хоорондоо хийсэн бөмбөгөө усан талдав. Тэгэл дахиад хийнэз хийх ажил гарч л байгаа юмээс хойш. Өшөө цаашаа явцгаа. За ийхүү. Явсаар л байлаа. 1421 оны хаврын сүүлсаар. Цахлаа. Юу? Тийм ээ. Цахлаа шуугараад ирлээ. Тэгвэл энд газар байгаа юм байна. Газар байгаа юм байна. Явцгаа. Асад тэр тэнд газар харагдлаа. Энэ ямар газар юм бол? Бидний чинь хичнээн их сар, олон сараар бид нар
Алс торнтын талаараа хэлв. Нэг газар л байна да. Далаа ингээл цахлаанууд эргэлдээл. За ямар ч байсан тэр газар дээр очсон ямар ч л байсан, ямар ч нутгийн иргэдтэй таарлцсан байсан, эхлээд ивийг эрхэмлэн. Болохгүй бол бид нар зэр зэвсгээ хэрэглэнэ. Ойлгоцгоо. Нутгийн иргэдийн дургуг хөргөж болохгүй. Дайн тулдааныг эхэллүүлж болохгүй. Бас цусыг эхэлж асгаруулж болохгүй шүү. Ойлголоо. Таны даалгаврыг чандан биелүүлэх болно. Явцгаа. Энэ арал дээр бид нараас хоол хүнс ээч гисэн бид нар базаач болно. Энэ их газар байна. Тийм байна. 1421 оны хаврын сүүл сараар жинхээ газартлаа. Хаана газарцснаа мэдсэнгүй. Энэ ямар гэчин газар юм болоо? Мэд хямалга өдөртөгч. Мэд хямалга. Энэ газрыг сайн шинж. Пөөх. Эс шорон их арай өөр юм байна. Харин тийм байна. Энэ ямар гэчин газар юм болоо? Өшөө цаашаа явна. Толгой цэргүүд урд гар ямар нэгэн араатан эсвэл нутгийн иргэдийн зохисгүй ааш гаргах юм бол та нар хамгаалах болно. Ойлголоо. Бамбаатай юм том. Жадмат сэлэн мэлэмтэй. Аслаг баатрууд цэргүүд ингэж гараад урд нь бамбаануудаа ингэ тэгшилж байгаа байхгүй. Урагшлаад. За ингэ энэ ч хамгаалалт нь ингэ явж байгаа. Ард нь судлаа. Их өдөртөгчийг хамгаална шүү. Хаа нэгтэйгээс нутгийн иргэд хин ч юм бэ олжээч магадгүй. Айлуу наад хараагаа сайн ажиллуул. Бүгдээрээ хараагаа сайн ажиллуул. Нүдээ сайн ажиллуул шүү. Юуны төлөө нүд заяалаа таанарт. Явцгаа. Зогс. Юу болсон бэ? Хүмүүс ирж байна. Ямар сонио хүмүүс вэ? Өнгөлөг хувцастай өдөн малгайтай хүмүүс байгаа чинь. Өдөөс нэг хүмүүс хүрээд ирлээ. Алхаа юм ба. Юу нү? Хөш идвэсээ яаж хэлэмтрэлцгөө? Аа? Яаж хэлэмтрэлцгөө? Би алс холын их гүрний Мэн улсын их хааны зарилгаар энэ явж байгаамаа. Намайг жинхэ гэдэг. Таны хэн гэдэг вэ? 10-20 хүн ийм өнгөлөг хувцастай мөртлөө өвч зэвсгэлсэн, өөрмөц зэвсэг бас барьсан, өдөн малгай өмссөн нэг тийм зоримог ширүүн байрын хүмүүс мөртлөө үсээ их маягтай засвалсан. Мөнгөд өөрсдийгөө бие гэж бутсан, сүрлэг сайхан. Одоо бие дээр уран зураг зурсан гэмээр тийм хүмүүстэй уулзсан байна. Эднүсийг аваад явъя. Юусэн дагаад явъя. За ингээд. Хүлээ. Дахиад нэг цэрэг авчир. Юмыг яаж мэдэх вэ? 3 хороо дуудах. Ойлголоо. Их өдөртөгч 3 хороо дуудлаа. 3 хороо бүгд бэлэн байдалд. Ойлголоо. За 3 том хороо цэрэг гэрлээ. Харин тэр тэмдэглэгч судлаач нар бүгд натамт явна. Явцгаа. За ийхүү. Очиж одоо тэр нөгөө нутгийн иргэдийг даган тэр хүмүүсийн удирдагчдаар уулзах гад явцгаасан байна. Хөөх, та нар энэ газрыг харсан уу? Аль энэ газрыг Мисри иргэншилтэй адилхан юм. Гэхдээ би Мисри иргэншилд очиж л байсан л да. Гэхдээ эднэр гурвалжин биш дөрвөлжин пирамид барьдаг юм байна. Хөш, энэ ямар газар вэ? Энэ ямар газар вэ? Ингээд өөдөөс нь маш тийм сүрлэг хүчрхэг дайчид гарч ирцгээсэн байна. Бид нар буудалцахыг хүсээгүй. Зөвхөн та нарыг ямар ард түмэн бэ, ямар ус үндэстэн бэ гэдгийг мэдэх гэж ирсэн юм. Алгуулма, даш гакироо. Шикилдака китада, кията шикдака. Эдгээр юу яриад байгаа юм бол? Ойлгохгүй. За явж гисэн бүгднгийн тэмдэглээрэй. Хөөе. Их өдөртөг чад нөгөө нэг бэлэгт гөрөөс биш те бод гөрөөс. Яага баруун дулаан далайн газараас авчирсан. Тийм. Тэрнээс арай жижиг юм байна.
Хүй нэрээ тийм бэ. Алуу зургийн зураадах. Тэмдэглэл. Энэ ямар амтан бэ? Жишишмана. Гоод ингээд хятаар л яриад байгаа л та. Школад гоор. Жишишма энэ юу вэ? Энэ одоо ямар амтан бэ гэдэг. Лама гэсэн. Алуу бич. Лама. Алуу бичээд байв. За нэг том өдөртөгчтэй нь уулзлаа. Чимбэн. Уушлаарай. Оши, жинхэ. Би бол жинхэ. Миндайда. За ингээд Мэн улсын одоо том далайн аялагч гэж хэллээ. Колкита кишкалтар. Нашинакатита. За. Итүс хэлж байгааг ойлгохгүй. Гэхдээ бид нартай сайхан латчих шиг байна. Алгадгор. Скират кукула. Яг тэдний өмнө ер бусын гоёмсог хоол тавьчих. Тэр хэлээгүй юу? Бид нартай сайхан ааштай харьцна гэж. Алуу сууцгаа. Харин эдгээр ямар сонио хоолтой юм бэ? Загсаар хийсэн болов? Үгүй хязаагаар хийсэн байна. Тийм бай, болдгийм байна. Өшөө, хөө энэ юу юм бэ? Энэ нэг бөрк юм байна. Тэгэд жоохон халуун юм байна. Амтан байна. Өөрмөц чихэрлэг. Энэ юу вэ? Шоколадыг нь оол бэ. Жишма. Энэ юу вэ? Талкафи нокал. Потато. Хөөе, потато гэсэн үү? Харин тий. Тов. Задгуулын тов гэдэг юм байна. Төмс идэт исэн юм шиг байна. За өшөө цаашаа. Цөмөрөө энэ бөөх үзэсгэлэнтэй сайхан өндөр дөрвөлчин сац ураг барьж. Гэхдээ ямар их алт гоёл чимэгл үнд чулуугаар өөрсдөө гоё юм бэ? Гүй чинь алт мөнгө эрдэнсийн улс юм болов? Энэ яг ямар улс юм бол? Энэ ямар улс юм бол? За л юу ч гэсэн цөмөрөө тэмдэглэе. Идж байгаа эднүсийн идж хэргэлдэг хүнсний ногоо бүгднгийн сайхан тэмдэглэж аваа шүү. Харин эднэртээ сайхан ааштай харилцаатай байх болно. Алуу тэр онгоцноос өөрсдийнхөө торог дурдан аваад ир. За ийхүү хятадын сайхан торог дурдан үзэсгэлэнтэй сайхан давтагдчихгүй шаазан идэллээ биелгэлж л дээ. Соёлын солилцоо. Одоо нэг талаас Америк ТV-с төмс тавих. Тэ төмс л юм шиг байна. Одоо энэ дэлхийн нийтэд төмсийг өгж штт те. Тий. Ингээ таниулаад өгч. За тэгж ил нөгөө төлөнд бас хариуд нь бэлэгсэлтэй солилцчихэ. Жинхэнэ хаан ирч вэ? Бид нар хаан ирч вэ? Бид нар алс дорндын далаа гаталсаар байгаад хаан ирвэ? Энэ нэрээ ямар нэртэй газар юм бол? Бид нар хаан ирсэн бол? Эдгээр хүмүүс ямар хүмүүс юм бол? Жинхэнэ энэ асуултанд хариулж чадсангүй. Жинхэнэгийн 1421 онд очсон энэ газар бол одоогийн Өмнөд Америкийн баруун хэсэг болох Боливд ирж. Одоо энэ Чилийн газар нутаг. Чил одоо Перу дээр ирсэн. Болив биш. Перугийн газар нутаг дээр газардсан юм байна. Гэтэ энийгээ хизээч мэдсэнгүү. Харин энэ газар нутаг дээр төрөл бүрийн лам гөрөөс байдаг. Лам гөрөөсийг сааж сүүгийг нуудаг. Лам гөрөөс малладаг. Маш олон төрлийн хизээч мэдхгүй тариалдаг, тамхи тариалдаг, бөгөөд төмс иддэг гэдгийг мөн улаан л ойл. Какао, шоколад, эрдэнэ шиш гих мэт төрөл бүрийн ургамлыг нь судалсан хүндрэлтэн төмс гэдэг хүнсний ногоог Өмнөд Америкаас анх мэдэж авсан. Улаан л ойл эрдэнэ шиш. Яг Өмнөд Америк гаралтай хоолууд багхгүй да. Жинхэнэ асуултаа ерөөсөө ойлгож чадаагүй. Биш ээ. Жинхэнэ асуултаа ерөөсөө тайлж чадаагүй. Хаана ирснээ мэдээгүй. Ямар хүмүүстэй уулзснаа мэдэхгүй байлаа. Нэмиш шамаагуужа. Дакага. Таамш шамаагуужа. Тэд нар ямар улс юм бэ? Яшко хуалгэ капе. Миндайда. Вомиш миндайда. Бид нар мэн улс их. Нэм Шкалка пакила гитсэ каушкава. Инкас. Юу гэсэн бэ? Инкас гэсэн үү? За инкасууд гэж бичиж.
Жинхээгийн очсон газар бол инкуд амьдардаг байлаа. Гэт инкуд иргэншил. Инкуд иргэншил. 1421 Христофор Колумбыг ирэхээс олон жилийн өмнө Хятадын далайчид Америк төвдөрчээ. Эхний дугааруудыг хэрвээ санаж байгаа бол Христофор Колумбыг Америк төвд очихоос өмнө 500 жилийн өмнө Викингийн далайчид ирж ирсэн. Бjarn Heri олвсон одоогийн Канадын зүүн хойд хэсгийн Ньюфаундланд Лабрадор дээр газардж исэн. Бас л ямар газар гэдгээ мэдэхгүй байсан. Энэ бол Викинг далайчин буюу Норвегийн баатар байсан юм. Одоо харин 1421 онд Перугийн баруун эрэг дээр Хятадын Мэн улсын их тайган одоо их далайчин их аялагч Жинхэ газарджээ. 1421 Колумб 1492 онд ирсэн. Христофор Колумбыг Америк ТV-ийн Бахамын арлын зүүн эрэг дээр очихоос өмнө 71 жилийн өмнө Мэн улсын далайчин буюу Хятадын далайчин Жинхэ Перугийн баруун эрэг дээр иржээ. За ингэж яаж ийн 30-аас 40 мянган жилийн өмнө Берингийн хоолойг дамж Төв Азийн газар нутгаас их хүний нүүдэл болсон. Ингээд Америк ТV-г ард түмнийг бүрэлдүүлсэн. За тэгжил Анна Доминогийн тооллын 960 онд Викингийн далайчин Bjarn Heri олвсон Канадын зүүн хойд арал болох Ньюфаундланд Лабрадор дээр газардсан. За тэгж байтал 1421 онд Перугийн баруун эрэг дээр Мэн улсын далайчин буюу Хятадын далайчин Жинхэ очсон. Христофор Колумб ирэхэд 71 жил дутуу байгаа шүү. одоо яг тэгээд 71 жилийн дараа Христофор Колумб ирээд ирнэ. За тэгэхээр Салвадор гэж Гигэн Салвадорын арал, ариун Салвадорын арал гэж одоо тэр Бахамын зүүн эрэг дээр очсон юм. Харин Жинхэ юу болж ийн хаа нэрснээ мэдэхгүй ч байсан юм. Харин энэ улс нь өөрсдийн ирсэн газар нь өөрсдийг нь дэндүү их тийм сонирхож өөрсдөө ч хариуд нь сонирхсон маш их бэлэг сэлт бараа таваар солилцсноор Жинхэ буцахтаа их хаанд очиод ийм газар очиод ирлээ. Ийм ногоо тарж ургуулдаг юм байна. Одоо жишээ нь одоо юу ч гэдэг төмс төрөл бүрийн төмс байгаа. Ер нь одоо энэ Латин Америкчстэй төмсний их орно ш. Төрөл бүрийн төмс. Биднээсээ иддэг төмс чинь нэг л төрөл нь байхгүй юу? Төрөл бүрийн төмс байгаа. Улаан лойл байгаа. Тэгээд какао байгаа, эрдэн шиш байгаа, шоколад ургуулна. Бүр төрөл бүрийн байгаа. Бүр кофе ургуулдаг. Тамхи тариалдаг. Энийгээ эзэн хаанд аваачиж өгсөн юм. Жүүдид бид нар алс дорнодын далайн цаанаас ингэж ирлээ. Жинхээгийн аялал бол 2 жил баг хүрэх шахав. Арай л 2 жил хүрээгүй. 2 жил шахав буцаж ирж байгаа шүү дээ. Ийм газар ирлээ бид нар инглээ. Тэгтээ нэг юм байгаа. Биднийг тойроод би жадтай нүцгэн ийм хувцастай ингээ ийм хүмүүс л байдаг юм байна. Энэ ертөнцийн төвд бид нар амьдардаг юм байна хаантан байна. Гэж хэлснээс хойш Хятадууд энэ цагаас өөрсдийгөө Жунго буюу дундад улс хэмээн нэрийддэг болжээ. Тэрнээс ш өөрийнхөө улсдаа Жунго гэд нэр өгчээ, дундад улс гэд нэрлэчихье гэж нэрлээгүй. Энэ нэрээ одоо өөрсдөө дунддууд буюу дунддын улсынхан буюу Жунго бид нар иргэншил бидний баруун өмнөд бөөрөнд энтхийн жагрын иргэншил байгаа. Бид нар яг төвд байдаг иргэншил. Биднээсээ хойно одоо умрын зэрлгүүд дайрдаг биднээсээ хойцог байсан. Одоо бид нар л дээ одоо. Тий. Зүүн зүгээс ахуулаад биднээс соёл авдаг. Баруун зүгээс бас биднээс одоо соёл авдаг усуд байгаа. Урд зүгт бас биднээс соёл авахчид. Далаа тэнгисээр яваад тэр Африкт очисон чинь бас л нэг юм шалдан нүцгэн хар ярьстай бөмбөр дарсан галт тойрсон юмнууд явж илаа. Одоо тэр үедээ харьцуулахад бол яалтчгүй тэр чинь маш олон
одоо цөөхийд иргэншлийн нэг штэ хятад иргэн. Тий, иргэншил. Ер нь ууган иргэншил шүү дээ. Маш шаазан маазан янз юм гаргадаг. Халуун хөлөө сэргэлдэг, торг дурдан, тариалан, газар тариалан бүрстэ хотшцсон, иргэншсэн бичигтэйгээ байгаа аахгүй юу. Тэгэд алс дорндын далаагаа гатлаа л яваад исэн чи бас нэг тийм юм иргэншил шиг юмнуудаа учирцсан. Гэхдээ тэд нар арай өөр дэндүү хол амьдэрдэг. Тийм болохоор өөрсдийгөө дэлхийн ертөнцийн яг төвд амьдрд юм байна гэсэн ойлголтыг өгснөөр түүхэнд өөрсдийгөө энэ цагаас эхлэн дундад ус хэмээн нэрлэх болсон. За хятадын далайчин одоо Перу дээр ирсэн. Инкуд дээр хэллээ. Инкуд гэж юм бэ. За маш сонирхолтой. За энэ хүрээд подкаста түр завсарлаа. За тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллага маань 9 салон бидэртэй хамтарч ажиллаж байгаа. За та эрүүлэр галбиржийн турахыг хүсвэл 9 салоныг зорин үйлчлүүлээрэ. За хаяг нь Peace Tower-ын 15 давхурт 1505 тодод үйл ажиллагаа явуулж байгаа. За баярлалаа.